За сайн байцгаана уу одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдтэй одоо эрхэм оюутнуудаа залуучуудаа 10 жилээ дөнгөж төгсгөөд оюутан насны гараагаа авах гэж байгаа одоо эрхэм хүүхдүүдтэй за мөн эдгээр хүүхдүүдийн аав ээжүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За Хүмүүлийн ухааны их сургуулийн олон улсын харилцааны хөтөлбөрөөс энэ жил одоо анх удаага манай одоо сургуулийн хөтөлбөрөөс юм одоо та бүхдэд илүү олон улсын харилцааны мэргэжилтэй холбоотой зөвлөмж чиглэл за мөн хэрэгтэй байгаа зөвлөгөө зааврыг өгөх зорилгоор ийм цуврал одоо подкаст бичлэгүүдийг хийж байгаа. Тэгэхээр хэрвээ дөнгөж 10 жилийн сургуулаа төгсөөд их сургуулийн гараанд очих гээд за яг хаашаа явахаа мэдэхгүй байгаа эсвэл би ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй байгаа хүүхдүүдтэй зориулаад за мөн дээрээс нь аав ээж нар нь маань бас ямар зөвлөгөө хэрэгтэй байгаа талаар бид нар одоо ийм цуврал ийм бяцхан зөвлөгөө маягийн подкаст хийж байгаа. За энэ удаагийн одоо анхны дугаараараа одоо олон улсын харилцааны техникийн эрхлэгч доктор Оюун Дэлгэр багш маань энд ингээд ирсэн байгаа. За мөн дээрэс нь багштай хамт байхаар за олон улсын харилцааны хөтөлбөрийн багш Тод миний би за ингээд энд сууж байна. За тэгэхээр эхлээд багшаа хоёлаа юуны талаар ярилцах вэ гэхээр хит хитэн зааврын талаар оруулсан байгаа. Эхнийх нь юу вэ гэхээр яг одоо олон улсын харилцаа гэдэг мэргэжлийн талаар илүү одоо тайлбар өгөх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Учир нь яагаад вэ гэхээр маш олон оюутнуудтай ингээд уулзж байхад олон улсын харилцааны хөтөлбөр амар гоё болох нь ороод ирсэн. Нэр нь л амар гоё. Гэтэл яг үндэ нэг юу хийдэг мэргэжил юм бэ гэдэг дээр бид нар нэг жоох ойлголттой байдаг. Яг үнийг хэлэхэд анх бол би ч гэсэн хэлж байхад олон улсын харилцаа гэж юу гэдгийг мэдэхгүй. Тэгээ зүгээр нэг юм гоё санагдаал ороод ирсэн. Тэгэхээр энэ дээр яг багш таны гоё мэргэжлийн хүний гоё зөвлөгөө өгөөч. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ жил Хүмүүлийн ухааны сургуулийн 45 жилийн ой болж байгаатай холбогдуулан за бидэд нэлээд бас нийгэмдээ чиглэсэн үйл ажиллагаа зохиохоор эхний удаа дөнгөж подкастаар эхэлж байгаа. Тэгээд дараагийн үйл ажиллагаа нэлээд өргөн одоо хүмүүсийг хамруулахаар ингээд үйл ажиллагаа дөнгөж санаачлаад явж байна. За тэгэхээр мэдээж хэрэг олон улсын харилцаа буюу гадаад харилцааны мэргэжилтэн гэдэг энэ мэргэжил бол маш сонирхолтой мэргэжил. Би ч гэсэн яг энэ Хүмүүлийн ухааны сургуулийг анх 2007 онд төгсөжсэн. Тэгээд анх болсон энэ мэргэжлийг сонгож байхдаа бас их сонирхолтой сонгоцсон л доо. Юу гинч мэдэхгүй байж байгаа л энэ олон мэргэжлүүдээс яг алийг сонгох вэ, аль нь айтайхаа юм гээд тэгээ нөгөө англи хэлэнд сонирхолтой байсан учраас энэ зүгээр юм болов гэд гадаад харилцааны ажилтан буюу олон улсын харилцааны мэргэжлийг сонгосон л доо. Тэгээд анх 1-р курстээ орж ирээд энэ яг яад юм бол гэд ерөөсөө бүр юм шокийн байдалтай байсан. Тэгээд ерөнхийдөө 3-р курс, 2-р курсээс ингээд жоохон мэргэжлийн хичээлүүд ороод ирсэн чинь өө эн чинь нэг юм биш үү гэдэг мэдээллийг бол авсан. За ер нь бол орчин цагт одоо 21 дэх зуун гарснаас хойш олон улсын харилцаа буюу энэ дэлхийн дахны олон улсын харилцааны одоо чиглэл урсгал маш өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулан их гүрнүүд, жижиг улсууд ингээд өөрсдийн гэсэн тоглолтыг хийх шаардлагатай болж байгаа л доо. Тэгэхээр энэтэй холбогдуулан олон улсын харилцаа мэргэжлэр одоо бэлтгэгдэх, мэргэших шаардлагатай болж эхэлж ингэж хэлж болно. Тэгэхээр тухайн хүмүүс өөрсдийн нөөц боломжоор одоо бакалаврын юм уу, магистрийн юм уу, доктор зэрэгээрээ ингээд мэргэшээд явж байгаа. Одоо энэ тэгэхээр ялангуяа олон улсын харилцаа мэргэжлэр сурахын онцлог нь гэх юм бол одоо ялангуяа Хүмүүлийн ухааны сургууль дээр бол за олон улсын харилцааны хөтөлбөр нь олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын харилцааны одоо ерөнхий суурийн хичээлүүд болох олон улсын харилцааны түүх, дэлхийн түүхтэй онлын хичээлүүд ордог. За дээрээс нь эрх зүйн хичээлүүд ордог гэдэг ийм онцлогуд байгаа учраас бидний хувьд бол бас их олон одоо мэргэжлийн хичээлүүдийг онж оруулах гэж хичээж байгаа. Тэгэхээр энүүгээрээ бол олон улсын харилцаа мэргэжлэр суралцж байгаа оюутнууд ялангуяа Хүмүүлийн ухааны сургуулийг олон улсын харилцаа мэргэжлэр ийсээд төгсвөл бид нар бол ялангуяа яамт хамгийн газрууд олон улсын байгууллага за ялангуяа энэ гадаад бодлогын шийдвэр гаргаж байгаа энэ шийдвэр гаргалтын одоо түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн байгууллагууд дээр бас мэргэжиж ажиллаж болно. За тэгэхээр энэ үнгээр бол ялангуяа одоо үйл ажиллагаа явуулж байгаа пүүс компаниуд гэдэг юм ингээд хувийн байгууллагууд ч ажиллаж болно. Тэгэхээр энэ нөгөө нэг ингээд хувийн хэвшил юм шиг мөртлөө төрийн байгууллага юм шиг ингээд яг ажиллах газрууд нь бол маш олон чиглэлд бол байгаа л да. Төгсөөд бол тийм байна. За багш миний одоо нэг асуулт миний бэлдсэн бүх асуултанд бол нэг хариултаар хариулчлаа. За жоохон дэлгэрүүлээд байгаа юм шиг. За олон улсын одоо ингээд эзлэн дээр сууж байхад нэг асуулт авих орж ирдэг.
Энэ мэргэжлийг сурахын давуу тал юу юм бэ? Би яг энэ мэргэжлийг эзэмшээд яг би юу болж авах юм бэ? Би хэн болох юм бэ? Тэ. Яг энэ мэргэжлийн ач холбогдол нь юу байгаа юм бэ? Орж ирдэ. Тэгэхээр та бас нөгөө элсэлтэн дээр та хэдэн жил нэр элсэлтэндээ суулаа? За тоогоо алдсан байна. Тоогоо алдсан. Тэгэхээр та баг энэ асуултыг минь надаас олон удаа сонссон баг л та. Тэгэхээр нөгөө нэг эхлээд энэ мэргэжлэр 10 жилийн хүүхд хөр хэмнэ одоо нөгөө Матай үзэж байгаа, нийгмийн үзэж байгаа, түүхээ үзэж байгаа л ороод ирсэн хүүхд. Орж ирэл яг яв болох гэдэг сайн мэдэхгүй. Тэгэхээр энэ мэргэжлийг сурснаар яг өөрт нь бусад мэргэжлүүдийн ялгаатай харьцуулаад үзэх юм бол давуу тал нь юу ажиллах вэ? За ер нь нийгмийн ухааны суурь дээр тулгуурлана гэж ойлгож байна. Англи хэл бол нийгмийн ухааны ийшийн шалгалтыг өгж орж ирж байгаа энэ мэргэжлийг төгсөхийн тулд одоо эсхийн тулд тэгэхээр энэ дээр бол давуу тал нь гэвэл маш олон чиглэлийн хичээлүүдийг үзэж байгаа. За жишээлбэл олон улсын харилцаа мэргэжлэл хүмүүнлэгийн ухааны сургуулиас 2024 оноос хойш хөтөлбөрийн шинжилгээ хийж байгаа. Тэгэхээр энийхэн хүрээнд бид нэр яаж байгаа вэ гэхээр олон улсын харилцааны одоо мэргэжлэр суралцахын хажуугаар бидний зах зээл бас нөгөө яалтчгүй бизнес удирдлагатай яалтчгүй одоо сэтгэл судлалч гэдэг юм уу эсвэл хэлтэй шинжилгээтэй маш их холбогдож байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулан бид нар бол хөтөлбөрийн бас давуу тал онцлогийг олон улсын харилцааны мэргэжлийг одоо үзхийн хажуугаар бас одоо өөр хөтөлбөрийн хичээлүүдийг бас санал болгож байгаа. Тэгэхээр нөгөө зах зээл дээр гараадан олон улсын харилцаа гэдээ явахаар одоо яг нөгөө одоо гадаад иргэн яам дипломатаар орох гэж байгаа хүмүүс бол өөр. Тэгэхээр яг тэдэрт зориулсан дипломатаар явах гэж байгаа хүмүүст бол дипломат одоо олон улсын харилцааны хичээлүүдийг бол үзүүлээд төгсөж байна. Харин одоо үүдийн би олон улсын харилцаагаараа хажуугаар нь бизнесээр одоо бизнесийн байгууллагад ажиллана гэж ойлгож байгаа юм бол за тэд нар маань бас нөгөө олон улсын харилцааны хичээлийг үзхийн хажуугаараа бизнесийн хичээлийг сонгон судлахаар ингээ багцлаад үзэж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө энэ мэргэжлийн одоо онцлог нь бас нэг юм юу байл та хөрөх чадвартай хэлний маш өндөр мэдлэгтэй байх ёстой. Тэгэхээр дан ганцхан бид нэр хэлний мэдлэг гэж ойлгохоор зөвхөн англи хэл гэж ойлгодог. Тэгэхээр нөгөө олон улсын харилцааны мэргэжил чинь англи хэлнээс гадна бүр 2 дахь 3 дахь хэл шаарддаг болсон. Тэгэхээр ялангуяа сүүлийн үед энэ манай хөрш улсуудын гадаад бодлого их сонирн болж байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулан орос хэл, хятад хэл маш шаардлагатай болж байна. Бид нэр мөнхийн одоо хоёр хөрштэй учраас энэ хоёр хөршийгөө судалж ийж цаашаа гарна уу гэхээс ш Монгол улс чинь далаад гарцгүй учраас энэ хоёр улсаараа л дамжиж одоо бид нэр найрсаг хөршийн харилцаатай байж ил гарна уу гэхээс ш цаашид бол одоо бид нэр үүдийн 30 хөрш гэдэг бодлогоор ингээд 1000 явлаа гэхэд нөгөө далаад гарцгүй хоёр хөршөөрөө л дамжиж гарах учраас бид нарт бол ялчгүй одоо үгдий хятад хэл, орос хэл шаардлагатай байна гэж ойлгож байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд одоо олон улсын харилцаа мэргэжлээр суралцж байгаа оюутнуудын хувьд болохоор хятад хэлээр мэргэших, за Аз хэлээр мэргэших ийм сонголтууд бол байна гэж ойлгож байна. Яг зөв. Тэгэхээр нөгөө би бас нөгөө бусад сургуулиудын хөтөлбөрийг харсан л та. Тэгээд тэрэн дээр бол нөгөө хоёр дахь гадаад хэл гэдэг юм нэг байдгүй юм билэ. Тэгээд яг олон улсын харилцаагаар сурж байгаа оюутнууд яг юу болох гээд байгаа вэ гэдээ үзэх хэрэгсэл дипломатч болох зорилготой төгс сургад юм байлээ. Тэгэхээр манай сургуулийн нэг онцлог нь юу вэ гэхээр хослол хөтөлбөртэй гэсэн үг шүү. Тийм байгаа да. Яг намайг оюутан байхдаа нами хэрэгтэй байсан юм билээ. Би хожим юун дээр ойлгосон гэхээр яг нөгөө бакалавра авчаад төгсчод бизнес удирдлагаар магистр суугаад шал дали яваад өгсөн шүү дээ. Тэгсэн чинь тэр үед чинь маркетингийн наад захын мэдлэг байгаагүй. Санхүү хөрөнгө оруулалтын талаар өөрөө жоохон юм ойлгоцсон нэрс өөр юм байхгүй. Тэгэхээр яг л нөгөө политик улс төр гэл явж исэн үн чинь л бизнес руу орох хэрэг нэг тийм хан мөргөл эхэлж байгаа юм л та. Тэгэхээр бас яг энэ боломжийг бас эртхэн олж хараад ингэж энд шинжилт оруулж өгч байгаа доо сургуультай бас их баярлж байгаа тийм. Тэгэхээр энэ бас яалтчгүй одоо сурж байгаа оюутнуудад хожим орж ирэх оюутнууд айгу том даваа тал болох юм байлээ гэж дараа нь өөр айгу бодсон. Тэгэхээр нөгөө нэг юу орж ирж байгаа шинээр төгсч орж ирж байгаа 10 жилийн хүүхдүүд маань ирлээ ихэд тэд нар ер нь ямар характер даваа талтай байвал энэ мэргэжлийг илүү сайн сурах болов гэж. За тухайн хүнээсээ бас шалтгаалаад ах шуугаа. Ер нь бол олон жилийн ингээд эсэлтэн дээр суугаад ирэхээр тэгэхээр энэ нөгөө эсэлтэн дээр суугаад бас их нөгөө хүүхдүүд ирж зөвлөгөө авдаг л та. Тий аха энэ яг яадаг мэргэжил вэ? Ямар хичээлүүд үздэгхийн одоо би төгсөөд жишээлбэл ямар газрууд дадлага хийх ингээд өөртөө аюу сонирхож байгаа. Зарим нь аав игээд агуулсан, ах ихчигээд агуулсан ирдэг. Тэгэхээр
ерөөсөө энэ хичээлийг, энэ мэргэжлийг сонгохын гол онцлог дээр юу байх вэ гэхээр хэрвээ ийм одоо хүүхдүүд байвал ялангуяа нийгмийн ухаан сонирхолтой, дэлхийн улс төр гадаад бодлогыг сонирхдог. За эдийн засгийн одоо олон улсын эдийн засгийн харилцааны гол онцлогуудыг бас сонирхдог тий. Дээрээс нь мэтгэлцэх, ярих ур чадвартай байх юм бол ингээл төгс болно л гэж ойлгож болох нь. Тэгэхээр мэдээж яг тухайн хүнээс шалтгаална. Ямар ч мундаг одоо гадаадд ч бай, Монголд ч бай, ямар ч сургуульд төгссөн одоо ийсэж орлоо гэхэд тухайн хүний мэрэлт, тухайн хүний одоо хичээнгүй зүтгэл шаардна. Тэрнээс ш одоо үүдийн хаана л сурах боломж бол одоо нөхцөл байдал нь бол бий болж байна. За тэгээд хүмүүнлэгийн ухааны сургууль ялангуяа нэг blended буюу одоо танхимаар онлайнаар одоо хосолсон хөтөлбөр явуулж ин гэдгээр бас нэг давуу тал байгаа. Гэхдээ мэдээж хэрэг энэ онлайныг бол одоо онлайн хөтөлбөрөөр нь тий яг л нөгөө хийх цаг хугацаанд ямаа хийнү гэхээс ш олон хоногт гэдэг юм олон сар жил хийгээгүй байж байгаа сүүлд нь ингэж нөхөх юм бол нөгөө хүн маань тий ямаа эзэмжихгүй гэдэг юм маш их ачаалттай байгаад ачаалаа даахгүй гэдэг юм асуудлууд үүсэх учраас цагийн ямиг цагт нь хийгээ явж ивэл хийгэнд нь бас давуу тал байна гэж үзэж байгаа. Зөв тийм баха. Яг нөгөө би ч одоо нэг 4 жил 4 жилдээ багшилж штэ. Тэгээд ялтч нөгөө оюутнууд харагдан л да. Тэгэл харагдаал байж яхад. Үнэхээр нөгөө мэрэгчлээ зөв сонгосныхоо ачаар ч юм уу эсвэл өөрөө их мундаг хичээснийхээ ачаар ч юм уу эсвэл хамт олон нэг сайн байсныхаа ачаар ч юм уу айгүй сайхан өөрчлөгдөл задраад л ерөөсөө нар сар гэрэлтэл навчцэг дэлгэрэл явж байгаа хүүхдүүдтэй бол зөндөө харчихсан биш. Тэгэхээр ялтч энэ бас нөгөө мэрэгжлийн давуу тал байхыг бас үүсэхгүй тий хамт олонны ч давуу тал байхыг үүсэхгүй. Тэгэхээр нөгөө яг хүүхдэд эрэг одоо янз бүрээр нөлөөлж байгаа бах. Манай хөтөлбөр маань өөр их онцлогтой гэдэг. Ямар хичээл үздэг болоод энэ тийм онцлог болчихвоо. Тий. Яг хоо энэ дээр бас нөгөө тэнхмийнхэн багш нарыг бас одоо сурчлална гэх юм уу тий бас яг хэрэгтэй болно. Тэгэхээр энэ дээр бол манай тэнхмийн багш нарын зүгээс бол маш одоо олонд бол ярьцлага өгдөг ерөнхийлөгчид гадаад бодлого гэл маш олон профессорууд байгаа туршлагатай. Тэгэхээр тэр багш нар маань хүүхдүүдийг 1-р курс, 2-р курсээс нь ороод ирэхэд нь бол ингээд үлгийдэд авдаг гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө бие авч явах одоо алхаа гэршгээ хувцалтаас ахуулаад бүх юмыг зааж өгнө л дөө. Тэгэхээр нөгөө дипломатуудын одоо онцлог дээр бас одоо ингээл нөгөө гадуурчин ийм шугам байна шүү дээ. Төрийн ордонд байгаа хүмүүстэй ямар хувцас өмсөх нь хамаагүй гэдэг. Уучлаарай энэ бол нөгөө дипломат ёслол тий. Дипломат ёслол гэдэг ойлголтыг одоо мэддэг байж ч нөгөө төрийн ордон, төрийн одоо аль баашдаг хүмүүс байхгүй бол би гэдэг ойлголт миний ямар хувцас өмсөх нь хинт чамаагүй гэдэг ийм одоо тий хит арчилсан юм болоод ирвэл одоо бас тухайн улсын нэр хүндэд бас сөрөг нөлөө үзүүлэх магадaltaй болж эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө ялангуяа энэ олон улсын харилцаагаар суралцж байгаа оюутнуудын хувьд бас нэг манай хүмүүнлэгийн ухааны сургууль дотрооч гэдэг юм уу эсвэл өөр газрууд ингээд бас ялгардаг л та бие авч явахаас ахуулаад алхаа гişгээс ахуулаад хаана яаж суух уу хаана ямар хувцас өмсөх үү гэдгээс ахуулаад тэгэхээр манай хөтөлбөрийн хүрээнд бас одоо олон улсын харилцааны одоо тэнхмийн харьяан дор үйл ажиллагаа явуулдаг Алтан гэрээгийн клуб манд байгаа. Тэгэхээр тэр клуб маань жил бүр босоо хүлээн авалтыг явуулдаг, зохион байгуулдаг. Тэгэхээр энэнгээрээ бид нар бас нөгөө оюутнуудаа 1-ээс 4-р курсынхаа оюутнуудаа хувцлалтын соёлыг за хүлээн авалтны соёлыг бас зааж өгдөг онлоороо практикаараа гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш том давуу тал болдог л доо. Тэгэхээр гадаад ч бай, Монголд ч бай одоо хаанч гэсэн аяллаад эсвэл сураад ингээ явж явахд бол ажил болон амьдралд нь хэрэг болох юм болов уу гэж ойлгодог. Харин тийм баг. Харин би сая яг энийг бас ярих гэж бодож байсан. Юу их нөгөө манай олон улсын харилцааны Алтан гэрээ клубээс эрхлэн явуулдаг нөгөө том тэмцээн одоо үйл ажиллагаа болохын босоо үйл авалт бол практик ур чадвар хүнд суулгах тал дээр их мундаг юм шиг надад санагдсан. Анх оюутан болж орж ирж байгаа л босоо үйл авалт гэхээр нөгөө оюутны төсөөлөл юу байсан гэхээр нэг юм баах ах ихч нар нээлж байгаа л ууж идж байгаа л тэгэл дууст юм байна да ухааны юм бодож орж иржсэн шүү дээ. Тэ би чи нөгөө өмнөлт сурахаас өмнө хөдөө аж ахуйд байсан. Хөдөө аж ахуй гэдэг чинь ерөөл тийм газар байлаа шүү дээ. Тэгээд орж ирсэн чинь ялтчгүй босоо үйл авалт гэж байгаа. Үйл авалт гэхээр нь одоо нэг хол сонсогдоод нэг тэнгэрийн санагдаад л үйл авалт гэхээр одоо яг яадаг юм байт юм болоо гэж бодож ирсэн. Яг орж үзсэн. Маш их зүйл мэддэггүй байсан ухаарсан. Юу байсан гэхээр энэ чинь хэрвээ хостоо орж ирж байгаа бол эргэтэн эмхтэн үнтэй хүртэл яаж харьцах вэ? Дэг жаягтай.
хоолоо яаж идэх вэ? Дэг жагтай. Тэгээд тэр болгоныг эн чинь бас мэдэх нэг тийм том давуу тал байсан юм бэ лээ. Тэгэхээр хэрвээ энийг үзэж байгаа одоо оюутнуудтай хандаж хэлэхэд л дээ бас нөө Алтан гэрийн клуб зохион байгуулж байгаа босоо үйл авалтанд бас идэвхтэй оролцож үзээрэй. Энэ бас нөгөө би амар дотгошоо, би амар интроверт шүү. Би юу хүн амьд нэх ярьдаг олон нийтийн газар байхаар аюу тухгүй байдаг гэж бодоод өөрийнхөө бас суралцах боломжийг бити байхгүй болохоор гэж бас захимаар байгаа. Хэрвээ манай сургуульд одоо шинээр элсээд орж ирэх боломжтой байгаа энэ хүүхдүүдээр үзчихвэл бас бид нарт тийм боломжийг бид нар өгж байгаа учраас энэ боломжийг бас ашиглаад үзээрэй, битээ алдаарай гэж хэлмээр байгаа. За тэгэхээр нөгөө хичээллүү гэдэг хэсэг рүүгээ сайн орсонгүй шүү дээ багш тийм. Манай үзэж байгаа хичээлүүд маань бусад мэргэжлийн одоо сургуулиудад одоо ганцхан хүмүүл бол улсын харилцаа авдаг. Монгол улсын сургууль байна, MIU байна, Хэтсэг байна, олон улс Royal байна гэдэг бүгдээр олон улсын харилцааны мэргэжлэр эсэлтүүд авдаг. Үзэж байгаа хичээлүүд нь ялгаатай болоо. Илүү юун дээр илүү явд юм болоо гэдэг дээр. Ганц хоёр нэр дурдаад ч юм уу. За нэр дурдах гэхээс илүү зөв өөртөө хүмүүлгээл ярьчих. Тийм. Тэгэхээр одоо юу гэдэм олон улсын харилцаан дээр хүмүүлх ухааны сургуульд бол ер нь бол ерөнхий суурийн хичээлүүд нэгдүгээр курст үзэж байгаа. Хоёрдугаар курсээс яг мэрэгшээд явж байгаа хичээлүүдээ. За би олон улсын харилцаа мэрэгшмээр бол олон улсын харилцаа түүх за тэгэл одоо юу гэдэг геополитикийн хичээлүүд гэх мэтлэгээр ингээд мэрэгшээ явна. За олон улсын харилцаагаа үзхийн хажуугаар би гадаад хэлийг сонирхоод гадаад хэлээрээ мэрэгшмээрээ л одоо хятад хэл, англи хэл ч гэдэг юм уу, япон хэл ч гэдэг юм уу, солонгос хэлээр явж байгаа. За хэрвээ бизнесийн удирдлага, сэтгэл судлалаар одоо жишээлбэл хүмүүлгийн ухааны сургуулийн олон улсын харилцаа мэргэжлийг төгсчөөд манай төгсөгчдөөс бол одоо HR буюу хүний нөөцийн энэ тэнд том дараа нараа хийж байгаа одоо шавнар мань байгаа. Тэгэхээр тэдний хувьд одоо багшаа сэтгэл судлал бас шаардлагатай байх шүү. Эсвэл бизнесийн удирдлага шаардлагатай байх шүү гэдэг одоо мессежүүдийг өгдөг л тоо. Тэгэхээр бас ийм хөтөлбөрүүдийн хичээлүүдийг бас нэр бас санал болгоо явж гин. Одоогоор бол тэгэхээр энэ хичээлүүдийг үзээд ингээд төгсвөл өөрсөнд нь даваа тал болно. Одоо жишээлбэл манай сая энэ жилээс олон улсын харилцааны мэргэжлийн оюутнууд маань Голомт банктай хамтарсан ажлын байрны сургалт гэдэг хичээлүүд одоо хөтөлбөрийг анх удаа хамрагдаж эхэлж байна. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хүрээнд бид нэр бас их даваа талтай мэн гэж ойлгосон. Сая одоо нэгд өдөр тайлангийн хурал боллоо л доо. Тэгэхээр энэ хурал дээр бол бид нэр юу хийсэн? Оюутнуудаа ингээд харьцуулсан л да. Эдийн засгийн хүүхдтэйсэн, санхүүгийн хүүхдтэйсэн, олон улсын харилцааны хүүхдүүд байна, бизнес удирдлагын хүүхдүүд байна. Мэдээж хэрэг мэргэжлийн дагуу одоо Голомт банкнд сургалтандаа хамрагдаад хажуугаар нь бол одоо ажлын байран дээр гараад мэргэжчин л да оюутнууд байна ажлын байран дээр. Тэгэхээр тэдгээрийн хувьд бас нэг даваа тал нь юу гарсан гэхээр олон улсын харилцаа мэргэжлийн оюутнууд маань англи хэлэндээ хүүхдүүд байна гэж бид үгэнсэн харьцуулалтаар бол. Тэгэхээр нөгөө олон улсын харилцааны мэргэжлийн оюутнууд маань гадаадын одоо хэлрүүд гадаад хүмүүс ингээд хэлрээр үйлчлүүлэх гээд ирэнгүүт шууд хэл одоо орчуулагч юм уу хэлмэрч шаардлагагүйгээр тухайн хүнтэй ингээд харьцаад ямар ч одоо бэрхшээл тулгуурахгүйгээр ингээд харьцчихж ин л да. Тэгэхээр энийг бол би хөтөлбөрийн давуу тал гэж ойлгоод байгаа. Тийм баха намайгчсан одоо нөгөө би ч бол нэгэд харилцааны хүмүүстэй хамт суралцаал ингээд явж байхад бид нар чинь бүгдээ хэл үзээд байгаа шүү дээ. Тэгээд ажилд гарлаа. Тэр жил ямар ч байсан төгсөөд нэг компанид гадаад хүмүүс их ажиллах юм аа зөвлөе тэрэнд нь тэгсэн чинь л ерөөсөө нөгөө гадаад хүн нэг юм асуудал яриад орж ирж байгаа. Тэгэл ярангууд али тодоо энэ яг юу гэдэг байгаа юм бол али чи энтэй нэг яс хэлмэрчлээд өгөөч энэ бодол нэг юм жорнон суултурны нэг асуудал ирсэн юм шиг байна гэж орж ирдэг. Тэгэл ярилцаад үзэхээр их сайхан хэл нэвтрэлцэл асуудлын тэр дорн шийдэлцэл ингээ явахаар бас нэг бодлын даваа тал байсан юм билээ. Тэгээ би яг тэр үедээ нөгөө гадаад хүмүүстэй их сайн ойлголцоод асуудлын шийдэлцэж өгч явахдаа нэг зүйлийг бас нэрнээс бас энэ бол яг нэвтрүүлэх зөв хэлж байгаа зүйл биш л те зүгээр би хувьдаа өөрөө англи хэл нэг сайн байгаагүй анх орж ирж байхдаа тэр үчи англи хэлийг хосоо өгч төр үзээд тэгсэн хосоо өгш яг надад нэг өөр даалгавар өгөөд л надтай яг нэг тийм хичээлээр арай өөр харьцаал миний яг нэг юм хэлний сул талыг олоо харцсан тэрэн дээр яг ингээ нэг гоё зөв чиглүүлэх удирдах өгчиж миний хэлийг тэр үедээ ганцхан семестрт багш шиг сайжруулж гисэн. Тэгээ багш тэрэнд нэг талхтай одоо ч гэсэн багштай тэр их ярьдаг байхгүй. Тэгэхээр яг тэр бол нөгөө нэг
сайн багштай байна гэдэг бол бас амьдрал хэцүү явдгийн байна гэдэг нэг жишээ болсон болов гэж одоо боддیں۔ Тэгтээ яг зөв энийг үзэж байгаа хүмүүс нөгөө тод нөгөө нэг худлаа камерны өмнө юм ярьлаа гэж бодож магадгүй. Гэхдээ тийм биш. Угаасаа надад нэрийн гэсээ тийг санагдчихсан. Тэгэхээр эндээс бас нэг юм гарч ирж байгаа юу гэхээр бид нар амар олон хичээл үзэж байгаа юм байна. Ялангуяа олон мэргэжлийн хичээлүүдийг хосолж үзэж байгаа юм байна. За тэгээд дээрэс нь манай сургуулийн нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр бид нар нөгөө нэг анги болон цахим болон танхим хосолж ордог мэрэж одоо онцлогтой. Тэгэхээр нөгөө нэг олон төрлийн хичээлүүд үзэл нэг ирж суугаад гэрээсээ уцаараа нэг хичээлээ үзчихэл яваад байгаа тохиолдолд яг энэ төгсөгч маань төгсөөд яг хэн болох болоо төгсөгчийн загвар модуль ямар хүн байх бол ер нь яг энэ дэр. За модуль гэхээр за тухайн хүний одоо асуудалд маш богино хугацаанд буюу хурдан хугацаанд шийдлийг олох прогнозлох нь шүү дээ. Дүн шинжилгээ хийн гэдэг. Яг үнэ. Тий. Нөгөө хөрөх чадварыг ч юм одоо би тэгж ойлгоод байгаа байхгүй. Гадаад бодлогын дүн шинжилгээ хийх гэдэг. За чи одоо юу гэдэг Японы нэг хүнтэй эсвэл Хятадын нэг хүнтэй эсвэл Америкийн нэг хүнтэй ингээд гадаад бодлогын шийдвэр гаргах гэдэг ингээд хоёул уулзалт хийж байна. Тэгэхээр олон улсын харилцааны би одоо мэргэжлэр сурч байгаа үедээс би тэгж зөвлөдөг юм. Чи ганцхан хөлбөртөө хизээж очихгүй шүү гэдэг. Тэгэхээр олон улсын харилцаа гадаад бодлого дээр дор хаяж 2-3 хувилбартай буюу асуудал маш богино хугацаанд одоо шийдвэрийг гаргах шаардлагатай. Тэгтээ тэр нь оновчтой байх хэрэгтэй. Харилцан ашигтай байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр амжилтаач бай, амьдралдаач бай, аливаа асуудалд одоо юмыг олон талаас нь харж явах шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо ингээл нэг гарахаар одоо ингээл годамжаар дүр стресс шүү дээ. Зам дээрч төвжрэл автобусанд бөөн хил ам хийсэн те. Ингээл байрны сөхөх төр хүртэл ингээл хил ам ингээ хийсэн хүмүүс байна л да. Тэгэхээр нөгөө асуудалд энийг ойлгохдоо бол олон талаас нь харах, нөгөө хүнийхэн байр сууриас харах, тухайн хүний одоо соёлын онцлогийг харах, тухайн хүнийг ойлгож мэдэх те. Ийм байж иж одоо олон улсын харилцаа мэргэжлийн модуль гарах байх. За тийм баг. Олон талаас асуудлыг хардаг байх. Энэ бол одоо ялтчгүй өнөөдрийн Монголд бол одоо хэрэгтэй байгаа ур чадвар. Бид нар нөгөө Facebook дээр нэг сэдв ярихаар л одоо нэг юм сони юм байгаад байдаг штэ. Өөрийнхөө итгэцэн зүйлийг төлөв ингээ ойлгоцсон. Тэгээ нөгөө талаа хүлэн зөвшөөрдөг ингээл наа чинь үгүй наа чинь ингээл үгүй энэ бол гэдэг нэг юм байгаа. Тэгэхээр яг хэрэг үнэхээр олон талаас харах чадвар бол ялч өнөөдөр манай Монголын зах зээл дээр бол жоохон хэрэгтэй. Тэгэхээр энэ бол одоо хөтөлбөрийн хүрээнд олж авч байгаа ур чадвар бол энэ бол одоо үндсэндээ манай Монгол улс дахь харилцааны хамгийн чухал суур ур чадваруудын нэг болж таарах гэдэг шүү. Нэг дүн шинжилгээх чадвар энэ бол надад бол их тус болсон. Энэ бол надад ерөөсөө миний амьдралд их тус болсон. Ялангуяа би ч нөгөө бизнесээр бас сурсан учраас хөрөнгө оруулалтыг сонирхдаг хувьцааны ханшийн өсөл дэлхийн зах зээлийн эдийн засгийн өөрчлөлт тэгээ тэр болгоныг ингээ хараа явахаар энэ бол дараа нь ажил хийхэд хэрэгтэй юм билээ. Ялангуяа би чинь нөгөө төгсөөд уул уурхай ингээ нэг жоохон хөөгөө яваал сургууль боловсрол гэж жоохон хөөгөө явж байхад яг нэг юм одоо орчин үед нэг ийм зүйл ажиллагдсан одоо юу гэхээр нөгөө байгууллагууд аливаа шийдвэр гаргалтыг хийдэг судалгаан дээр суурилж хийдэг болчих. Хуучин бол яадаг байсан гэхээр нөгөө дарга орж ирээл дарга энийг юм бол амар гоё юм ярина энийг ууртайхан бол их хэцүү байдалтай байдаг гэсэн учраас одоо яадаг болчих юм гэхээр нэг нөхцөл байдлыг нэг бодитоор хараад л прагматик хараад л тэгэл ер нь нэг ойрын 6 сар жил хагас жил нөхцөл байдал хэрвээ нэгдээсээ харж байгаа л тэгэл тэрэндээ суурилсны шийдвэр гаргалт гэдэг болчих. Тэгэхээр нөгөө орчин үед байгууллагууд бол ялтчгүй шинжлэх ухаанд дээр суурилсан ийм зүйл хүсдэг болчиход байгаа. Тэгэхээр бид нар бол нөгөө дүн шинжилгээ их ур чадвар суралцсанаа гэдэг бол өөрөө эргээд байгаа ажлын байран дээр гасны дараа хэрэг болох юм томоохон ур чадвар болох нь ялтчгүй харагдаад байгаа. За тийм байгаад байгаа. Тэнгүүт одоо бас нэг юм байгаа юу гэхээр бас элсэлтэн дээр ингээд сууж байхад ажилладаг шүү дээ. Та анзаарсан бол одоо танаа сургуульд хамтын ажиллагаатай хүмүүс байгаа мó? Та нарыг хинтээ хамтч ажилтаа ганцаараа л ингээд яваад байт юм уу гэсэн нэг юм асуултууд орж ирдэг. Тэгэхээр манайхаа ийм хамтын ажиллагаатай байгууллагууд гэж байгаа юу? Дотоодын, гадаадын одоо хинч бай тий. Тэрэн дээр та нэг тайлбар өгч болох уу? За Хүмүүнлэхэн ухааны сургуулийн олон улсын харилцаа мэргэжлийн хүрээнд манай танхим бол одоо за өнгөрсөн хугацаанд бол олон яамт хамгийн газрууд одоо гадаад хэргийн яам, за боловсролын яамч гэдэг юм ингээд яамт хамгийн газруудтай хамтарч ажилласан. За тэрнийхээ хүрээнд одоо оюутнуудад дадлагынхаа хүрээнд илгээдэг. За олон улс судлалын хүрээлэн байгаа манай золбоо агш маань байгаа.
За академи байна, гэх мэтлэн ингээд байгууллагууд байна. Энэ жил бол бид нэр 45 жилийн ойгоор бас нэлээд далаацтай харъя гэд хамтын ажиллагааны байгууллагууд улам дэлгэрүүлэх гээд улам өргөжүүлэх гээд ингээд явж байна. Тэгэхээр хүмүүнлэгийн ухааны сургууль энэ жил засгийн газрын буюу Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг цорын ганц засгийн газрын байгууллага болох далаад гарцгаа хөгжиж байгаа орнуудын судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааны санамжчгээ хийлээ. За одоо үргэлжлээд бол Монголын Америкийн Монгол судлалын төвтэй одоо хамтын ажиллагааны санамжчгээ байгуулах гэдэг одоо драфтлаа явж байна. За ингээл Amnesty International гэл ингээд олон улсын байгууллагууд одоо ингээд эхнээс ингээд үргэлжлээд ингээд явж байгаа. Тэгэхээр эннийхээ хүрээнд бид нэр Монголдоо ч гэсэн одоо бизнесийн болон хувийн байгууллагуудтай хамтарч ажиллахад нээлттэй байгаа гэж хэлж байна. Тэгэхээр манай хөтөлбөртэй хамтарч ажиллахаар за ялангуяа энэ хамтарч ажиллахын гол давуу тал нь юу вэ гэхээр тэдний хүрээнд бол шууд одоо төгсөхт нь боловсон хүчин бэлэн байна л гэсэн үг. Тэгэхээр манай хамтын ажиллагааны байгууллагууд бол 1-р курс, 3-р курстэй, 4-р курстэй дадлага хийж байгаа. Тэгэхээр энэ дадлагын хүрээнд тухайн оюутныг одоо богино урт болон богино хугацааны дадлагууд хийж байгаа. 2-7 хоногоос 6-7 хоногийн хугацаанд. Тэгэхээр энэ дадлагын хүрээнд манай оюутнууд маань за би төрийн байгууллагад ажиллах боломжтой юу? Эсвэл би хувийн байгууллагад ажиллах боломжтой юу гэдгийг тэн дээр ингээд өөрийгөө олно гэсэн үг л дээ. Тэгэхээр өөрийгөө олно гэдэг чинь бас нэг би ямар ур чадвартай юм, би юунд сонирхолтой юм гэдгийг олж илрүүлэх юм зорилготой л доо. Тэгэхээр энийхээ хүрээнд тухайн оюутан маань өөрийгөө олж илрүүлчихэд би юунд одоо давуу талтай юм, миний нөөц боломж нь юу юм, юунд би одоо жишээлбэл амжилт гарах боломжтой юм гэдгийг тэн дээр харж одоо үзэж болно гэсэн үг л дээ. Тэгэхээр тэрнийхээ хүрээнд төгсөөд одоо манай оюутнуудын хувьд бол тэр байгууллагатай ажлын санал авах юм боломжтой л гэсэн. За эхнээсээ одоо манай томоохон байгууллагууд дээр одоо дадлага хийсэн оюутан байна. Ажлын санал аваад ингээд энэ жил явж байгаа. Тэгэхээр би бол энийг бол нэлээд амжилттай манай хөтөлбөрийн бас давуу тал юм болоо гэж ойлгож байгаа. Мэдээж тухайн оюутны бас хүчин чармаалт шаардна л да. Тэгэхээр тухайн хүн амбицтай, тухайн хүн зөв хандлагатай байгаад ингээд явах юм бол хаалга нь бол нээлттэй гэж ойлгоод байгаа. Тийм баха. Одоо ангийнхныгаа харахад л харагдчихлаа байна л да. Надад нэг 120 өг төгсөж байгаа. Одоо нөхдүүд хаана явж байгаа вэ гэхээр үнэнхээр хаасаа агуул явж байгаа. Тийм. Тэгээд одоо нөгөө үйл хөдлөлгөөний компанид явж гин. За дийлэх нь хүний нөөц хийж гин. Сургалт хөгжлөөр явж гин. Банк санхуд явж гин. Боловсрлоор явж гин. Тэгээд чинь явж гин юм тэгсэн мөртлөө сонирхолтой нь юу вэ гэхээр оцсон газар болгонд л амжилт хараад байгаа. Тэгэхээр нөгөө хөрөх чадвар гэдэг үгний нэг тийм юу юм шиг байна. Давуу тал нь харагдаж шүү амьдрал дээрээ тий. Тэгэхээр нөгөө хамтын ажиллагааг ярьсных нөгөө их сургуулийн хамтын ажиллагаа гэхээр бид нар нийгэмд юу гэж ойлгодог гэхээр бусад их сургуулиудтай хамтарч ажиллаж яваад байт юм болов уу гэж ойлгоод байдаг байсан чинь яг их сургууль бас биш ажил олгогч нартай компаниудтай бас их хамтарч ажиллаж байгаа юм байна. За тэгэхээр энэ хүртэл явсан юм чинь тас би нэг зүйлийг хоёулаа нэг тодруулах дээр баг. Юу вэ гэхээр одоо манай олон улсын харилцааны хөтөлбөрт яг хэдий тооны хүүхдүүд сурж байгаа юм болоо энэ их сонирхолтой. Одоо нийгэмдээ нэг юм хандлага байгаа даа шүү дээ. Олон байх тусам чанартай, цөөн байх тусам эсвэл нэг бол чанартай, нэг бол жоохон тиймх. Хэдэн хүүхд ер нь төгссөн юм болоо. Тэгээ энэ яг одоо манай хөтөлбөр чинь хэдэн жил боллоо? Би хамгийн анхны хэсэгт. Тэгэхээр 2003 оноос буюу 2007 оноос хамгийн анхныхаа төгсөгчийг одоо төгсгсөн. Тэгэхээр 2007 оноос хойш 2024 он хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тасралтгүй төгсөгчд бэлдэж байгаа гэж хэлж болно. За ер нь бол жил бүр 100-аас дээш л ер нь байна доо. Тэгэхээр одоо энэ жил бол манай олон улсын харилцаа хөтөлбөрөөр 1-4 түвшинд суралцж байгаа оюутнууд 550 гаруй оюутнууд бол байна. Тэгэхээр тухайн оюутны одоо төгсөлт бол бас нэг жил бүр одоо 100 гаруйараа төгсөж байгаа гэж хэлж байна. Тэгэхээр энэ жил бас нэг 150 гаруй оюутнууд төгсөхөөр ингээ явж байна. Тэгэхээр өвөл болон нөгөө хавар төгсөлтөө нийлээд 150 орчим байх болов уу гэж би тооцож байгаа. Тэгэхээр одоо нэг 14 жил, 17 жил шахуу үйл ажиллагаа явуулах хугацаанд нэг дунджаар 150 хүүхэд за 120 гэж үзэхэд багцаагаар нэг
1800 хавцаа төгсөгчтэй. Одоогийн байдлаар бол 551 оюутан сурж байгаа. Нилээн өргөн одоо бүл сонсогдож шүү. Тэгэхээр чи одоо зарим их сургуулиудын хувьд бол бас харьцуулаад айгүй манай бас олон улсын харилцааны хөтөлбөр чинь бас олоолаа юм байна. Тийм байх нь. За тэгэхээр одоо багш нэг сүүлийн асуулт гарч ирж байгаа шүү. Юу вэ гэхээр манай сургууль 45 жилиг одоо байгуулагдаад туулж өнгөрүүллээ. Үүнээс нэг 14-5 жил нь олон улсын харилцааны хөтөлбөртэйгээ хамт явсан юм байна. Нийтдээ бол нэг 550 оюутанд сурж байгаа гэхээр одоо ер нь цаашдаа одоо та тэгмэр хэлчих юм. Тэгэхээр яг энэ дээр яг ямар хариулт байна? Ер нь цаашдаа бид нар яах вэ? Олон улсын харилцаа мэргэжил нь. Тий. За ер нь бол ингээд дэлхийн чиг хандлага бол одоо бүр цаг одоо хуучин бол одоо жилээрээ гэдэг юм уу те сараараа өөрчлөгддөг гэж ярьдаг байсан бол одоо бол бүр дэлхийн ертөнцийн ерөөсөө минут секундээр одоо хоорондоо өрсөлдөж ингэж явж байна. Техник технологич бид нар тий хоцрогдохгүй ингээ хөл нийлүүлээд алхаа явж байна. Тэгэхээр олон улсын харилцаач гэсэн түүнийгээ дагаад хөрвөх болно. Өөрчлөгдөөл бид нэр тэрийг нь дагаал өөрчлөгдөн гэж ойлгож болно. Тэгэхээр олон улсын харилцаа мэргэжил бол нэрэлттэй л байна гэж ойлгоод байгаа. Дэлхийд гадаад бодлогын шийдвэр гаргах судлаач хэрэгтэй байна. Дүүн шинжилгээ хийх одоо экспертүүд хэрэгтэй байна. За түүнийг нь дагаад одоо гүйцэтгэх шатны гадаад харилцааны мэргэжилтэнгүүд шаардлагатай байна. За тэгээд нөгөө бизнесийн байгууллагууд дээр бас нөгөө түншүүдийг одоо хоорондоо холбодог ийм одоо engagement хийдэг тийм хүмүүс бас шаардлагатай байна. Тэгэхээр олон улсын харилцаа ялангуяа одоо дэлхийн ингээд гадаад бодлого олон улсын харилцаа за одоо уур амьсгалын өөрчлөлтийг ингээл ярих юм бол тийм маш их одоо өөрчлөлт явагдах ийм шинж байна. Тэгэхээр энийг нь дагаад манай Монголын гадаад бодлогоч гэсэн олон улсын харилцаа мэргэжилч гэсэн түүнийг нь дагаад хөтөлбөрийн хувьд л өөрчлөгднө үү гэхээсээш төгсөлт нь нийслэлтэнд хിവэрэ байх л болов гэж ойлгож байгаа. Тийм. За энэ хүрээд энэ удаагийн дугаараа ингээд өндөрлөе. За Хүмүүлийн ухааны сургуулийн олон улсын харилцааны техникийн эрхлэгч доктор Оюун Дэлгэр багш та маш их баярлалаа. За ингээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа за дугаар ихэнч одоо хэлэх нь зөв үгүй. Үзэж байгаа одоо 10 жилээ дөнгөж төгсөж байгаа 10 жилийн сургуулийн ширээнээс холдох гэж байгаа одоо бяцхан тий шинэ төгсөгч танд за магадгүй хүүхдийн одоо шинэ эцэг эхчүүд хүүхд ямар мэрэгжилд оруулахаа мэдэхгүй байгаа энэ шинэ одоо эцэг эхчүүдийн хувьд ч юм уу эсвэл энэ одоо бичлэгийг үзэж байгаа оюутнуудад маань бас хэрэгтэй мэдлэг мэдээлэл да. Энэ оюутнууд эдгээр дотроо цохвол бүр 1-2 дугаар курсынхан гэж цохох хэрэгтэй баг. Тэгээ оюутнуудад бас хэрэгтэй асуултуудад нь бодож явсан тэр одоо асуултын тэмдэг болцсон байсан тэдгээр сэдвүүдэд нь бас зөв хариултыг олж өгч чадсан болов уу гэдэгт найдаж байна. За тэгээ дараагийн дугаараараа эргүү уулзлаа. Баяртай.